BBC төлөвлөж байна. Хүний нүүр царай. Орой минь энэ үдшийн хөтөлбөрөөр би та бүхэндээ хүний нүүр царайны тухай өгүүлнэ. Одоо би хүний нүүрэн дээр зогсож байна. BBC намайг өөрсдийн стандартад тааруулсан асрын хүнээр ингэж багсгасан юм. Тэгэхээр бид одоо гоо сайхныг ердөөхөөс илүү их ойрхоноос харах боломжтой болж байгаа юм. Хүн байна уу? Энэ үдэш бид гоо сайхан гэж юу вэ? Энэ нь хүний нүдэнд харагдах зүйл мөн үү? Энэ асуултанд хариулт өгөхийг хүсэж байна. Ингээд хүүхдүүдээс асуултаа эхлэе. Бүр эртнээс л бид гоо сайхныг үнэлж ирсэн. Судлаач хүүхдүүдэд зөөлөн арьс, том нүд, төв сэлбэртэй уруултай хүмүүсийн зургийг удаан хугацаагаар харуулжээ. Тэд муухай царайнд дургуутсан юм. Чухамдаа бяцхан жаалууд сайхан царайнд татагдсан нь хүн төрлөختөнд гоо сайхан хичнээн чухал гэдгийг харуулсан юм. Жишээ нь гэвэл энэ үдэш би Элизабет Харлигийн нүүрэн дээр зогсож байна. Орой минь. Бид Элизабетийн нүрийг ингэж харуулахыг тэрнээс хүсээгүй нь тодорхой. Хэрвээ тэр иймэрхүү харагдсан бол яах вэ? Царайлаг байх нь чухал. Гэхдээ хачин муухай байх нь бидний мэддгээс ч илүү асуудалтай юм. Мэргэжлийн ч бай, хувийн ч байсан бараг бүх ил насныханд энэ нь асуудал болдог. Хэрвээ хүмүүс таныг хамгийн царайлаг, хамгийн аятайхан хувцалдаг эргэж боддог бол ажил төрлийн холбоо тогтоож бүх юм гайхалтай болдог. Үнэн дээр өнөөгийн нийгэмд гадна төрөх бол маш чухал шүү дээ. Хин ч ингэдэг ихгүй. Эмэгтэйчүүд бид гэрээ цэвэрхэн байлгадаг. Нөхөр маань надад хайртай гэж ярьдаггүй. Харин тэдний нөхрүүд нь гэртээ ирээд шал цэвэрхэн байна. Халуухан садрын эмчи шалан дээр хэрт гэж хийзэж хэлэхгүй шүү дээ. Ямар ч судалгаагаар царайлаг хүмүүс сайхан ажил, өндөр цалинтай байдаг гэдгийг харуулдаг. Хамгийн сайн ажилд ороход хүний гаднах төрх чухал юм. Жишээ нь та энэ хоёр хүний хэнд нь санал өгөх үү? 1960 оны 9 сард Джон Кеннеди, Ричард Никсон хоёр ерөнхийлөгчид нэр дэвшин радио болон телевизийн нэвтрүүлгээр мэдгэлцсэн. Сенатын гишүүн Кеннедиг дэмжигчид шинийг санаачлагчдыг хориглох бодлого баримтлан гэдэгт би итгэлтэй байна. Эргэн хүнийхээ хувьд өөрийн үүрэг амлалтыг ноён Никсоноор хэлүүлэх шаардлага надад үнэхээр байхгүй. Радиогоор мэтгэлцээнийг сонсч байсан хүмүүс Никсоныг ялсан гэж бодсон. Харин телевизээр үзэж байсан хүмүүс энтэй санал нийлээгүй. Хүмүүс Никсоныг хөлөрсөн бараан царайг хараад дургуутж Кеннедиг ялагчаар тодорхойлжээ. Никсон камерын өмнөх нуур будалтыг ижил хүйснүүдэд зориулсан зүйл хэмээн хийлгэхээс татгалзсан юм. Гоо сайхан нь олон нуугдмал давуу талтай. Гэхдээ энэ нэмэлт хүч чадвар хаанаас гардаг вэ? Энэ бүхний эцэст Трой улсын хээлийн гүнж зөвхөн хадагтай Пелопоннес хэмээх цол хэрэгэн олж аваа зогсохгүй 9 жилийн дайныг эхлүүлсэн юм. Ингээд ихэнх хүмүүс юу гэж боддог тухай сонсцгоё. Миний бодлоор хүний нүдэнд харагдаж байгаа зүйлийг гоо сайхан гэж нэрлэх байх. Би маш үзэсгэлэнтэй эмэгтэй жүжигчин моделуудыг мэднэ л дээ. Тэдний гоо сайхны тухай тэнгэр минь тэр үзэсгэлэнтэй юм аа. Бид тэрнийг тэрчихгүй нэ. Тэр том уруулын үзэн хадаж байна. Тэр тэндээ туранхай юм аа гэж ярьчуд ярьж байна. Кейт Мосс шиг супермоделууд ямар санагдаж байна? Учир нь загварын ертөнцийнхэн нэг саналтай байдаг. Кейтийн царай ер усынхаа учир нь тэрний гавлын бүтц үнэхээр гайхмаар, гавлын яс нь үнэхээр гайхалтай, бас тэрний арьс нь маш сайхан толгор. Царай нь мэрэгжлийн нүур бодолт хийхэд ч тэр мөн фото зурган дээр ч тэр гайхалтай гардаг юм. Сара Дукас бол шуурга загварын агентлагийн эрхлэгч. Тэр Кейт Моссыг тодруулсан бөгөөд дараагийн загварын төрхийг тодорхойлогч мэрэгжилтэн хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн хүн юм. Тэр гоо сайхан гэсэн ойлголт цаг үргэлж өөрчлөгддөг гэж үздэг юм. Бүх зүйл хурдан өөрчлөгдөж байна. Бид хорон бүртэл загварын олон өөр дүр төрхийг тодруулж байгаа. Бид үргэлж шинэ дүр төрхийг улам бүр шунхаараа хайж байдаг. Тэд энэс илүү шунхаарай байна. Агентлагийн шинэ дүр төрхийг тодорхойлох тэмцээнд 700 хүн шалгаруулжээ.
Араас 15 жилийн өмнөөс энд загварын өөр дүр төрхтэй шинэ нүүр царайг хайж эхэлсэн юм. Хүмүүс тэр эмэгтэй амар гэж ярьдаг. Харин би бол тэр охин үнэхээр дэндүү муухай юм гэдэг. Жишээлбэл ер нь ол хүмүүс нүүр царай сэтгүүл дээр гарсан зарим хачин этгээ зургийг хараад балмагддаг гэсэн үг л дээ. Энэ бүхэн дотоод сэтгэлд нөлөөлж гоо сайхан гэсэн ойлголтыг бидэнд бий болгодог. Өнөөдөр Сара өөрийн сонгосон 10 охинтой нүүр тулан уулзнаа. Тэр загварын ертөнцийн дараагийн үзэсгэлэнт дүр төрхийг хайж байна. Энэ бол Зара. Тэр 17 настай. Саманта 16-тай. Лора 18-тай. Рэйчел 18-тай. Ингээд эдний хэнийг сонгох бол яагаад? Нүд томтой байх ёстой. Эрүү унжгар байж болохгүй. Хамар навтгар байж болохгүй. Ягаад гэвэл гэрэл ойж нүүр хавирган сар шиг харагддаг юм. Надад үйл ялыг тэгшин биш хамар амны хэлбэр таалагддаг. Юу гэхэд байгааг минь ойлгож байна уу? Нүд нь баг зэрэг жижигхэн тэр их сонирхолтой юм аа, тийм ээ? Та тэрнийг болмоор гэж бодож байна уу? Надад одоо ч гэсэн Рэйчлийн царай бодогдоод байна. Мэдхгүй юм аа. Тэрэнд нэг онцгой зүйл байна. Тэр их тайван бас үзэсгэлэнтэй гэдгийг би мэдэж байна. Тэр гайхмар хөөрхөн царайлагч гэсэн тэр нэг тийм Рэйчел Зара хоёрын хэн илүү царайлаг гэдэг дээр зарим нэг нь маргаа үслээ. Энэ тийм сонирхолтой биш юм байна. Тийм ээ, энд гүн гүнзгий гэх юм аа. Харин хүмүүс Сарагийн шиг нүүрний сайн хэлбэр төрхөнд дуртай. Зургийн дээрч гоё гарна. Тэд Сараг сонголоо. Харин та том хамар долирдүүнүүд эсвэл унсан шүдийг тооцоолаа загварын ертөнцид өргөн тархсан үзэл бодол нь гоо сайхныг тодорхойлдог. Харин би энд гоо сайхнаас илүү нэг юм байна гэж сэжиглэж байна. Тэгэхээр бидний амьдрал тэрний нөлөөлөх хүч юу вэ? Ингээд нэг зүйлээс эхэлье. Миний зогсож байгаа нүрийг хараарай. Та хэрвээ Элизабет Харлиг дэндүү хөөрхөн аль эсвэл гоо үзэсгэлэнтэй гэж бодож явбал энэ тухай маргаан үүснэ. Учир нь маш цөөхөн хүн тэрнийг төгс төгөлдөр гэнэ. Баярлалаа, Жон. Зүгээр дээ, Элизабет. Шоунд иргэд очицгоё. Одоо эрдэмтдийн нээлтийн тайлбарыг авч үзье. Олон эрдэмтэд бүр эртнээс хүн төрлөختний сонирхолд гоо сайхны бүх нийтийн хууль байдаг гэж үздэг. Энэ нь царайлаг хүмүүстэй хэмжиж болохоор нэг хэв завгаар байдаг гэсэн үг юм. Миний бодлоор энд 5 өөр царай байна. Энэ торон сүлжээ нүүрний мэд засалж доктор Стив Макквард гоо сайхныг тодорхойлогч дүрмийг бараг албан ёсоор судлахад 25 жилийг зарцуулсан. Би төрөлхийн эсвэл машины осол зэрэг янз бүрийн байдлаар хэлбэрээ алдсан нүүр царайг илүү сэтгэл татам сайхан болгодог юм. Намайг мистасл хийсний дараа ихэнх өвчтнүүд илүү сайхан болдгийг би ажигласан. Маш цөөхөн хэдэн өөртөөхөөсөө өөрчлөгддөг бөгөөд тэд заримдаа сайхан харагддаг. Та төсөөлдөө тэр үнэхээр аимшигтай болдог. Ялангуяа зарим мистасл 9 цаг үргэлж ирэхэд бид үргэлж заашгүй гажгийг засахын тулд тийм удаа мис ажилбар хийх хэрэгтэй болдог. Гэхдээ тэд сайхан харагдахгүй бол маш ихээр гонсойдог л доо. Тэгэхээр та юу мэдэрдэг вэ? Сэтгэл татах юу байсан бол гэж гайхдаг. Би хүн болгонд адилхан л ажилбар хийдэг. Гоо сайхныг тодорхойлогч дүрмийг олохоор горилог тавин Стив Макквард гадагш гарan загварын ертөнцид ажилладаг хүмүүсийг судалсан байна. Би загварын ертөнцийн өөрийнхөө таньдаг хүмүүсээс саналын сонсож эхэлсэн. Хинч гоо сайхны тухай мэдэхгүй байсан. Хинч энийг ойлгодоггүй. Хүн болгон өөр өөрөөр боддог. Өрөвдөлтөй санагдсан шүү. Би энд итгэж чадаагүй. Хүн болгон гоо сайхны талаар өөр өөрийн бодолтой байсан. Маш олон хүний хувьд энэ нь байгалийн нарийн зохицол гэсэн. Тэднийг надад байгалийн нарийн зохицол гэж хэлэхэд бүх тийм үү байцаараа та намайг мэд засах гэдгийг мэднэ үсттэй. Тэр чинь тийм биш. Наадаг чинь надад туслахгүй гэсэн. Тэгээд би ажиллаж ирсэн. Стивен хүмүүсийг гоо сайхны тухай нэг ч гэсэн зүйлээр санал нэгдээсэ гэж үзсэн.
Тэгээд тэр судалгаа хийсэн байна. Эмэгтэйчүүдийг их багч гисэн сэтгэл татам гэдгийг харуулахын тулд тэр хоорондоо тис ондоо 18 эмэгтэй зургийг аваад дэлхийд даяар судалгаа хийсэн юм. Хүмүүсээр энэ 18 нүүр царайг сэтгэл татсан байдлаар нь жагсаан игнүүлэхийг хүссэн. Тэд энэ дээд игнэнд нь хамгийн дургуулам. Тэгээд тэрнээс доош гисэн дараалалаар байрлуулсан юм. Энэ доод игнэнд хүний нүүр царай гэхэд арай л илүү зургнуудыг тавьсан. Эдгээр өвчтнүүдийн заримын зургийг олон жилийн өмнө гарсан ангаахын сурах бичгээс авсан. Одоо бол хин ч ийм болохоос өмнө эмчилгээ хийлгэх байсан. Эдгээр бүгд жинхэнэ хүмүүс. Тэр дундаа бүгд 14-тэй, эсвэл 24-өөс 30 насны эмэгтэйчүүд юм. Эдгээр нүүр царай нь бүх хүн төрөлхтний хараа зүүн тусгал юм. Бид судалгаанд бүгдийг харуулахыг хичээсэн. Гайхалтай нь дэлхийн хүн амын 97% нь энэ 18 зургийг яг адилхан байрлуулсан юм. Бид Азийн хүмүүсийг өөр ойлголттой байх болов уу гэж бодсон. Гэтэл дэлхийд даяар эдгээрийг яг адилхан жагсаасан. Хүмүүс 4 настай ч 8 настай ч байсан аль нь ялгаагүй тэр зургуудыг адилхан байрлуулсан. Энэ зүгээр л гайхалтай байсан. Энэ судалгаа юуг харуулж байна вэ? Бид байгалийн гоо сайхны хуулийн зарим зүйл дээр санал нэгтэй байна уу? Тэгэхээр жинхэнэ гоо сайхныг илэрхийлэгч байгалийн хүчин зүйл юу вэ? Нялх хүүхдийг харцгаая. Тэд ерөнхийдөө маш өхөөрдөн байдаг. Тэгээд би хүүхдүүдийн царайг судалж эхэлсэн. Нялх хүүхдүүд тийм өв тэгш царайтай бол зөвхөн том хүн ч биш, бас хүүхдүүдийн жинхэнэ дүр төрх гэж байхгүй байсан. Том хүний гоо сайхнаас хүүхдийн өхөөрдөн царай маш өөр. Энэ хүүхэд эвгүй харагдаж байгаа биз? Учир нь тэр хүүхдийн бие том хүний царайтай. Дундад зууны үеийн зураач Жиотто зарим нэг шалтгаанаар энэ зурган дээр хүүхдийн төрх гаргаагүй. Хүүхдийн цулцгар хазар шинэхэн сарнаа дэлбэ шиг уруул эргэлцсэн том нүд бүгд л нүүрнийхээ төв хэсэгт байдаг. Эдгээр хэм хэмжээ бидний сэрэмжлэх зүүн савинг алга болгодог. Тиймээ тэр миний хайсан биш байна. Тэгвэл энэ ямар байна? Биш. Тэгж бодохгүй байна. Энэ ямар байна? Уучлаарай гэхэд зүг байна. Гэхдээ бас л биш байна. Хэрвээ энэ бас чам таалагдахгүй байгаа л надад өөр байхгүй дээ. Байхгүй. Гайхалтай. Тэний шүлсээ гоожулж байгаа нь дуртай шүү. Энэ ан хийдгүү. Сайн байна. Учир нь би тэрнийг хамгаалахыг тэлсэн ядан хүлээж байна. Яагаад ч нэмэргүй юм аа? Арай гэж энэ ирчүүд хүүхдийг яаж сэтгэл татан болгохыг мэдэж явсан бол таа. Хөөхөн хүүхдүүд ихэнхдээ л хөөхнөрөө үлддэг гэдэг үнэн шүү. Надад хүмүүсийн тэр их царайлаг яг л аав шиг юм, яг л аав шиг гэж ярих нь сонсогддог байсан. Хэзээ тэгэх санагдсан юм. Намайг 4-5 настай байхад гэж бодож байна. Би тэрийг ойлгодгүй байсан чи миний царайны тухай яг миний тухай ярьж байсан. Тийм ээ. Энэ өсвөр насныхыг хартай. Нялх хүүхдээ шиг том нүдэд цулцгар газар бөмбөгөр уруул нь одоо ч гэсэн өхөөрдөмөр юм. Гэхдээ их зүйл өөрчлөгдөжээ. Тэд арай өөрөөр эцэг эхийнхээ хүмүүжлэр биш, харин эсрэг хүүснийхээ дурыг булаан болсон байна. Та хизээ өөрийгөө үсгэлэнтэй гэж мэдсэн бай. Хүмүүс намайг 13-14 настай байхад хөөхөн гэх үед л мэдсэн. Миний эргэн тойрны хүмүүсийн хандлага өөрчлөгдсөнийг мэдэрч эхэлсэн гэхүү дээ. Хэрвээ бид эмэгтэйчүүдийн гоо сайхан сэтгэл татах хэм хэмжигдэх хүний тухай ярьж байгаа бол хамгийн чухал хоёр зүйл бол залуу нас, эрүүл мэнд хоёр юм. Дэвид Баз эмч хүний нөхөн үржихийн үйл явцыг судалдаг. Цэвэрхэн арьс, зөөлөн арьс, зузаан уруул, учир нь ихэнх хүмүүс уруулыг хүний наснаас хамаарат нимгэн байдгийг мэддэггүй. Зузаан уруул нь залуу насны тэмдэг өгөөд бас биеийн эрүүл мэндийн тэмдэг юм л да. Стивен Маквард хамгийн дээд гоо сайханд насны хязгаар байж болох юм хэмээн магталсан юм.
Бидний амьдралд ялангуяа эмэгтэй хүмүүст хамгийн дур булаам нас зайлшгүй байдаг. Тэр нь 14-өөс 24-ийн хооронд бөгөөд 14-т сарын тэмдэгний ирж хүүхэд төрүүлэх бэлгийн харьцаанд ороход бэлэн болдог. Энэ үед охидын бие бэлдэр ялангуяа зүс царай хамгийн дур булаам үеийн давхацдаг юм. Миний бодлоор бол охид хүүхдийн хувьд энэ бүгд үнэн биш ээ. Яагаад гэвэл залуу наснд ялдам, их эмсэг, царайлаг хөөрхөн байх нь өөр хэрэг юм. Харин энэ зураг таны сонирхлыг тэмцэх татахгүй байгаа үстэй. Би энэ зургийг ялдам гэж бодохгүй байна. Би өөрийгөө 20 байхаас илүү 20 өнгөрөөд сэтгэл татам хөөрхөн болсон гэж боддог. Хүн 17 наснаас эхлээд сайхан харагдаг бөгөөд тэрнээс цааш оргил үеийн их хэвшсэн зүйл юм. Элизабетийн өсвөр үе. Харин эрдэмтэд хүмүүр өөр өөрөж болох хэдий ч ерөнхийдөө залуу насны нүүр царай сексийг сурталж илдэг гэж үзжээ. Мэдээж секс бүтээгдэхүүнийг сурталж илдэг. Та бүхэн загварын шинэ модель болохоор сонгогдсон Зараг санаж байгаа. Би шуудангаар захиа хүлээж авсан. Юу байгаа нь тодорхой биш байсан л да. Тэгээд би задлах үгүйгээ шийдэж чадахгүй л байсан. Эхний үгнүүд нь чамайг зүгээр гэж найдаж байна гэсэн байсан. Тэгээд би нэг тийм юг мэрэмтэй зүгээр л том үсгээр баяр хүргэе гэсэн байсан. Одоо Зара маш эрэлт хэрэгцээтэй болсон. Гэхдээ яах? Тэрний царай хүмүүсийн итгэл даах уу? Эрдэмтэн доктор Стивен Маквард энийг мэднэ гэж боддог. Хүмүүс чамаас чи юугаараа сэтгэл татам юм бэ гэж асууна. Чи дур булаам, хүмүүс чамайг дур булаам гэх болно. Чамд том хүний чи хүүхдийн ч хөөрхөн царай хоёулаа байдаг нь үнэхээр сонин. Үнэхээр ер бусын учраас чи сэтгэл татам юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл тэрний том хүний сайхан өндөр шанаа, хөөрхөн хамар, сайхан хэлбэр, гоё дух, сайхан тэгшэрв, мөн түүнчлэн үл ялэг махлах хацар. Номорсон хэлбэртэй дээд уруулын аль аль нь байдаг. Тэр яг хүүхдийн шиг маш жижигхэн уруул, номорсон дээд уруул, махлаг ирв, мөн нэрэ хүүхдийн шиг хөөрхөн том царай, насанд хүрсэн хүний өндөр шанаа, хөөрхөн хамар, сайхан арьс, бас том нүдтэй. Би үргэлж өөрийгөө жижигхэн, үнэхээр жижигхэн нүдтэй гэж боддог байсан. Жаахан байхдаа том уруулаа үзээ яддаг байсан. Сургууль дээр бүгд л намайг инээхэр минь алиалагч гэж дууддаг байсан. Тэгэхээр та Зараг хэр хөөрхөн гэж үзэж байна? Шийтгэхээс өмнө гоо сайхны талаар хэдэн онол сонсцгоё. Бараг бүх эрдэмтдийн гоо сайхны тухай онол нь сэтгэл зүйн алдаатай хөгжил дээр үндэслэгддэг. Хүний зам байдал нь ухамсарын төвчнгөөс доогуур бидний адгуусан шинжээр тодорхойлогддог. Хүн төрөлхтний тод томрон түүхэнд хүмүүс бид жинхэнэ биологийн шаардлагаар бий болсон амьд организмын эвцэлдэх, үр удман үлдэх үйл явцын хүнд нэвтэрсэн. Гэхдээ энэхүү онолоор хүний зам байдал гоо сайхантай хэрхэн холбогддгийг яаж сайн тайлбарлах вэ? За ингээд Элизабетийн арьсыг харахад нүүр будалд санаанд орлоо. Ингээд болно. Хүн төрөлхтөн 4000 гаруй жилийн турш нүүрний будаг хэрглэж иржээ. Тэгэхээр тэд юунд хүрэх, ямар сонголт хийх тухай ямар нэг санааг хөгжүүлсэн л байх ёстой. Бүр эртний Египтийн эмэгтэйчүүд хүртэл өнөөгийн бүсгүйчүүдтэй адилхан арга барилыг аль хэдийн хэрэгэлдэг байжээ. Тэд нүүрс, хар төмөр, зэсийн хөдрээр нүдээ томруулан буддаг байсан. Арьс судлалын мэрэгжилтэн эмч доктор Вэлрис нүүр будгад нэг л зорилго байдаг гэлээ. Арьсны өнгө алдсан хэсэг бараан дүрсийг багасгаж харагдуулахын тулд нүрийг буддаг. Тэгээд нүд уруул гэх мэтийг заашгүй тодруулан илүү аятайхнаар анхаарал татахус болгодог. Учир нь хүмүүс бид эмэгтэй хүний эдгээр эргэтнийг илүү онцлон хардаг юм. Бүгдийг ялгахын тулд эхлээд суурь тавина. Ингэснээр толгор цэвэрхэн даав шиг болж тэгээд бодолтой эхлэндэ. Нүрийг яаж яах гэж боддог вэ? За ингээд нүд бодолт. Нүдийг том болгож ингэснээр залуухан тачаангүй харагдана. Дээд зөвхийг бараа өнгөөр будах нь харанхуй буюу унтлахын өрөөнд тохирох нүдийг бий болгодог. Яагаад унтлахын өрөөний нүд гэж байдаг вэ? Бидэнд яагаад секси хүсэл төрдөг вэ? Учир нь бэлгийн харьцааны сүүлийн мөчөд буюу оргил үеэс нэг юм уу хоёр хормын өмнө
дээд зөвхийг татаж байдаг булчин сулран нүд унждаг. Тэгэхээр унтлагын өрөөний нүдтэй хүмүүс байнга л үргэлжилсэн сексийн оргил үеийн захад байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг. Доктортой зан чанар нь тодорхой мужид харсан бидний аргыг сануулдаг. Дөнгөжил түрүүхэн энэ тухай бодсны хэрэггүй. Дараа нь уруулын будаг. Хүний сэрэл хөдлөхөд уруулан томорч улаан болдог учраас уруулын будгийг улаан өнгөөр дүүрэлгэн хийсэн гэж сэтгэл зүйчид маргалддаг. Хүний сексийн сэрэл хөдлөхөд уруулан жишээлбэл зөвхөн томордог. Бас илүү их цус хурснаар үнэндээ бол илүү бараа өнгөтэй болдог. Тэгж сэтгэл зүйчид хэлж байна. Чи Desmond Morris-ыг уншсан биз дээ, тийм үү? Тэг сайн зарим нь. Гэхдээ бүгд үнэн эсхийг мэдээгүй. Харин миний ярьсан зүйл бол зүгээр л баримт байсан. Би дэмий зүйл гэж бодож байна. Чи дэмий зүйл гэж бодож байгаа юм уу? Ямар ч хэрэггүй зүйл. Тэр эмэгтэйчүүдийг орон орсон хүн мичний улаан бэлэг эрхтнийг дүрслэн улаан уруулыг бүтээдэг гэсэн. Тодорхой биш үү? Бүдүүлэг хэрэг. Зарим биологийн хөгжил бүдүүлэг байж болох юм аа. Гэхдээ нүрээ будхан залуунаас эрүүл мэндийг онцлон харуулж үр жимс боловсрсныг сурталчилдаг гэдэгт би итгэдэг. Гол сайхан эрүүл мэнд хоёрын хоорондох холбоо миний төсөөлж байснаас ч илүү ойрхон болсон. Зүгээр л тэдгээр саад их. Та ерөн шилдэг тамирчид яагаад сайхан харагдахыг хичээдгийг сонирхож байсан уу? Профессор Джон Маннинг гадаа төрөх юугаараа хөнгөн атлетикийн чадвартай холбоотой байдгийг судалж байгаа. Тэр тамирчдын чихийг хэмжиж байна. Судалгаа маань хөнгөн атлетикийн чадвар болон тамирчдын нүүр царай юуг нь илэрхийлдэг вэ гэдэг дээр төвлөрч байгаа. Профессор Маннингийн судалгааны гоо сайхны хөнгөн атлетикийн чадварыг холбосон уялдаа тэгш хэм юм. Нүүр чихний тэгшхэм адилхан эсвэл ялгаатай юу гэдгээс хүний гүйх чадвар шалтгаалдаг. Тэгш бус хэмтэй чихтэй гүйлтийн тамирчин нь тэгш хэмтэй чихтэй тамирчнаас илүү удаан гүйдэг. Салхины хурд мөн агаар тесэх нүүрний төрхийг ярьж байгаа биш үү? Тэгэхээр юу гэсэн үг вэ? Тэгш хэмт биетэй хүмүүс нь хурдан гүйх боломжтой бөгөөд чихэн тэгш хэмд байрласан хүмүүсийн биеийн хэм нь тэгшвэн гэсэн үг. Ингэж бодохоор гайхалтай байгаа биз? Учир нь тэгш хэм гэдэг нь маш жижигхэн миллиметрээр хэмжигддэг. Гэхдээ би тэднийг мэдх юм шиг санагддаг бөгөөд тэгш бус хэмтэй нүүрнээс тэгш хэмтэй нүүрийг илүү сэтгэл татам гэж үнэлдэг. Та санал нэг байна уу? Тэгвэл намайг юу гэж бодож байна? Энэ хэмийн хэмжээ юу? Эсвэл тэгш хэм нь юм байх уу? Тэгвэл тэгш хэмтэй байх нь юунд чухал вэ? Энэ бүхэн эхийн хэвлээд байхаас эхэлдэг юм. Бид бүгдээрээ л анхандан гадны бие шиг харагдаж эхэлдэг. Харин бид тэгш хэмтэй боожхоор бүтээгдсэн. Бүх юм ном журмаараа явагдвал бидний царай сайхан тэгш хэмтэй болдог. Гэхдээ буруугаар эргэж болно. Үнэхээр тэгш хэмтэй нүүр нь эрүүл стандартын нүүр юм. Гэхдээ шимэг чалдуур эсвэл нүрийг гажуудуулдаг төрөлхийн соггохтой бол эдгээр нь нүүрний хэмийг алдагдуулна. Ямар нэг хэвийн бус зүйл илэрвэл сэтгэл татам байдлаа удахгүй алдна гэсэн үг. Тэгэд ч хинч тэрнтэй хос болохыг хүсэхгүй шүү дээ. Мэдрэлийн эмч доктор Рамачандран хэрвээ тун азгүйтэд хүний бие туузан хорхоо шиг шимэгчээр дүүрсэн бол тэдгээр нь боожилтын явцад гидсэн дотор нь амьдарсаар дараа нь биеийн эрүүл мэнд төдийгүй нүүр царайнд нөлөөлдөг гэж ярьлаа. Хэрвээ та шимэгч халдвартай бол та оршин байх үр өдмөө үлдээх боломжгүй ч байж болох юм. Энэ бүх шалтгаанаар хэвийн бус царайнаас татгалзах нь хамгийн дээр юм. Магадгүй энэ таны оршин байгаа нэг шалтгаан байх. Тэгэхээр та хэлбэр нь алдагдсан тэгш бус гажсан юм бүхнээс айна. Учир нь аюултай байж болох юм. Аль эрт үеэс нүүр царай нь эрүүл мэндийн тойл болж ирсэн. Хангаахын сургуульд хамгийн анх заадаг зүйл бол нүүр царайг харж сурдаг хэмээн бүх эмчнэр хэлнэ. Стивен Маккорд судалгаанд хөөрхөн царайнууд илүү тэгш хэмтэй, арай сэтгэл татам бусна. Тэгш хэм муутай, харин хэм хэмжээ нь алдагдсан царай нь айдас төрүүлдэг гэж юм. Эдгээр нь Холливуудад ашиглагдаж байсан төрөлхийн гажиг нөлөөтэй нүүр царайнууд юм.
Та баатар шиг давтагдчихгүй дүр төрхтэй хүнийг олж харна. Үзэгчдэд таниулахын тулд кино найруулагч нар ямар ч арьсны соггийг ашигладаг. Тэгэхээр та энийг харна уу? Арьсаар нь эрүүл мэнд төдийгүй ёс зүйн байдлыг дүрсэлсэн байгаа. Би их гонигтай байна. Миний хойдыг эгч нар маань надгүйгээр үжлэгт явна. Би ч гэсэн явмаар байна. Чи ч гэсэн явна. Та хин бэ? Хангар минь ишэдэт их байна. Би сайхан сэтгэлтэй шүү. Би танд итгэхгүй байна. Та их амир юм. Энэ бол нүүрний фашизм. Хөөрхий эмэгтэй. Муухай царайтай хүн чөтгөр шиг биш гэдэг нь зөв. Та бид хоёр шиг ухамсарт хүмүүс энийг мэднэ. Гэхдээ киноны уран бүтээлчид энэ талаар судалгаа хийсэн байгаа. Тэд сэдвээ аваад жүжигийнхээ дөрүүдтэй харилцах хэрэгтэй болно. Уг харилцаанд нь батганы сорвтой юм уу аль эсвэл том сорвтой хүмүүстэй харилцах хэрэг гарна. Тэр үед тэднээс илүү их жигссэн эсвэл их санаа зовлон хэвийн бус буюу муухай арьстай хүмүүсээс нь илүү их айж байгаа дүр төрх харуулах хэрэгтэй болдог. Хенри Ди Лодвинер нүүрэндээ хор тавдартай. Хүмүүсийн нүдэнд яаж өртдөг, хүмүүс юу гэж боддгийг тэр мэднэ. Гэхдээ тэр өөрийнхөө харагдаж байгаа байдалд их тайван хандаж, хүүхдүүдийн бодит хандлагад сэтгэлээр ундаггүй. Би яагаад ганц нүдтэй баг зэрэг хачин харагдаж байгаа тухайга 5 настай хүүхдтэй маш анхааралтай ярилцаж үзсэн. Тэгэд үргэлжил өөртөө 5 настай хүүхдийн энгийн бодлыг итгүүлдэг. Учир нь автобусанд хүмүүсийн сонирхолтой ярианы гол сэдэв болдог л доо. Хүмүүст ганц нүдтэй аимшиг шиг санагддаг байх. Энэ бол Хенригийн 21 настай хуульч болохоор суралцаж байх үеийн зураг юм. Одоо ч тэр ажиллаж байгаа. Хэрвээ би маш хол газар очисон бол өөр л байх байсан. Гэхдээ заашгүй нэг нүдэ авахулан баг зэрэг хачин хэлбэртэй харагдаж нүүрнийхээ зүүн талын бүх мэдрэлийн судас булчин байхгүй болгосон. Одоо би нүүрнийхээ баруун талаараа жаргалтайгаар инээдэг бөгөөд зүүн тал нь огтхонч хөдөлдөг. Зүгээр л зарим нэг шалтгаанаар миний санаа зовдөг л дээ. Хенриг анх 42-тай байхад нүүрний ховор төрлийн хор тавдартай гэж оншилжээ. Хавдар нь түүний зүүн нүдний доороос эхэлж аажмаар томорсон байна. Хенри бүхэл мэс заслын туршид өөрийг нь дэмжиж байсан гэр бүлээрээ бахархдаг юм. Миний эхнэр хүүхдүүд намайг ямар харагдаж байгааг хайхардгүй юм шиг санагддаг. Тэд надад санаа зовж намайг муухай биш гэж тайлбарлуулдаг. Энэ надад өвчтний хувьд асар их тус болдог. Учир нь би өвчнөө огт боддоггүй. Тэглээгээд намайг өөрөвдөх хүн байхгүй шүү дээ. Надад эмчнэр энээс илүү сайхан эмчлэл байсан л та гэж хэлэх хүн байхгүй. Энэ намайг өөрөөрөө байхад тус болдог юм. Магадгүй тэрний зүс царай аажмаар өөрчлөгдсөн нь гэр бүлийнхэнд нь энэ өвчнөд тэмцэхэд илүү амархан болсон байна. Гэмтлээс улсан генетийн өөрчлөлт нь энээс өөр зүйл юм аа. Доктор Стивен Маккордыг дөнгөж 4 настай байхад нь машины ослоор ээжийнхэн царай аимшигтай гэмтэж байжээ. Миний эмэг их нагц эгч намайг зүгээр л өөр дээрээ авсан. Би эмээг их байшингийн үүдний өрөөрөө шатаар бууж явдал миний ээж унтлахын өрөөнөөс гарч ирээд цагны дэргэд зогсож байлаа. Нүдэнд нь цус хурж, хамар нь чихэгдэн, дээчүүд нь байхгүй болж, хацар 92-ыг нь холбоод ойчихсан байсан. Нүүр нь тэр чигтээ зүсгдэж, дүүрэн ойдол тавьсан байлаа. Ээж маань яг л мангас шиг харагдаж байсан. Би бараг л зүрхний шигдээстэй болох шахсан. Намайг нүүр буруулахад ээж минь "Стиви сайн уу" гэж ойдолтой хамаараа аяархан дуурахт нь би өрөөнөөс гүйж гарсан юм. Тэрнээс хойш хэдэн 7 хоногийн турш би эмээ нагц эгч ах нарынхаа хүнд житгээгүй. Би юу ч хийж чадаагүй. Ээж маань дахин хизээч миний ээж шиг байгаагүй. Өөртөө гიშгэж байха болсон. Зүгээр ярихаач байсан. Зүгээр л нэг тийм болчихсон юм. Хүн бүрл надад энэ хүн ээж чинь шүү дээ гэдэг. Дөрөвтэй байлуу тавтай байлуу маш хэцүү байсан. Яг л ээж чинь эргээд ирлээ. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ гэж байгаа юм шиг байсан. Сонирхолтой нээжийг осолд орох үед хагалгаа хийсэн мэс засалж над шиг эрүү нүүрний мэс засалж байсан билээ. Тийм болохоор л би энэ мэрэгжлийг сонгосон байх гэж боддог. Амьдрал гэдэг чинь сонин шүү дээ. Хачин зүйл их тохиолддог. Заримдаа өнгөрснөө иргэн хартлаа өөрийнхөө хаана байсныг ойлгодог. Стивений хүүхэд насны туршлага тэрний мэс засалчийн мэрэгжлийг сонгоход хүргэсэн төдийгүй гоо сайхны хэм хэмжээг судлах шалтгаан болжээ. Тэр эхний учгаа грекийн гүн ухаантны бичгээс олжээ.
Пифагорыг санаж байна уу? Тэгш үнцэгт гурвалжны нэг тал нь нөгөө хоёр талтайгаа тэнцүү байдаг. Баярлалаа, Элизабет. Тийм ээ. Пифагор гоо сайхны хэм хэмжээг тодорхойлсон төдийгүй гоо сайхны нууц тайллын ойлголтыг бадалсан юм. Тэр ертөнцийн гоо сайхныг харах нь маш том мэдээлэл юм гэж нотолж байсан. Би гоо сайхныг хүний нүүр цараанаас хайдаг. Харин тэр болохоор гоо сайхныг хорвоо дэлхийгээс олж харсан гэж хэлж ярьж байсан. Пифагор ургамал амьтныг маш нарийн математикийн хуулиар нахайлан ургадаг гэж үзэж байсан. Энэ нь цэцгэл зөвхөн сайхан хэв загвартай дэлбэлдэг гэсэн үг биш юм. Грекчүүд хэв загвар нь геометрийн тодорхой харьцаан дээрээс үндэслэгддэг гэдгийг олж мэдсэн байна. Гэхдээ энэ нь Италийн сэргэн мандалтын үед математикийн онолыг нээснээс хойш болсон явдал юм. Тэрээр гоо сайхны нууц нь нэгийг харьцах нь 1618 гэж бодож олжээ. Грацио. Хадагта лингвини байзаарай. Та нүдний шилээ автаа. Үсэн задлаад доош нунжуул. Хадагта лингвин. Та үнэхээр үсгэлэнтэй юм байна. Гэхдээ одоохондоо та энд итгэхгүй байх. Үндэ 1618 бол яг үний юм. Шалнаас бүсэлхий хүртэл яг ингэж хэмжиж үзээрэй. Дараа нь бүсэлхийнээс толгой хүртэл мөн адил хэмжээрэй. Хэрвээ нэгийг харьцах 1618 байвал та зөв харьцаатай гэсэн үг. Биеийн бүх сайхан хэсэг ийм харьцаатай байдаг юм. Хүмүүс энийг онцолж эхэлсэн. Ялангуяа жүжигчид. Жишээлбэл өргөнийг авч үзье л дээ. Хөөхөн царай өөр ямар ч царай биш. Хөөхөн царай байх ёстой л доо. Хэрвээ хөөхөн царайтай бол хамар амны өргөний харьцаа нь яг л нэгийг харьцах 1618 байх ёстой. Хэрвээ хөөхөн биш бол тохиолдлын хэрэг биш юм. Шүдний эмчнэр хүртэл дээд талын үүдэн шүдэн хажуугийн шүднээсээ 1618 дахин өргөн байдгийг онцолсон юм. Тэгэхээр сайхан шүдтэй хүний үүдэн шүдэн хажуугийн шүднээсээ 1618 дахин өргөн гэсэн үг. Гайхалтай юм. Өөр жишээ байна. Хуруунууд хүний хуруунууд бүгд салангад байдаг. Хурууны ясыг сарвуу гэдэг. Сарвуу нь 3 үетэй. Хурууны эхний үеийн дунд үеэс 1618 дахин, дунд үе нь сүүлийн буюу хумсны үеэс 1618 дахин урт байдаг. Тэгэхээр энэ ч бас нэг гайхалтай зүйл. Энэ тоо дахин өөр зүйл дээр гарч ирж болох юм. Зараг санаж байгаа байж. Тэгвэл тэрэн шиг хүн дээр энэ бүх онол таарах болов уу? Энэ бол алтан гортог. Энэгээр нүрийг өөр өнцгөөс хэмжиж нэгийг харьцах 1618 гэсэн шулуунд хувааж өгдөг. Шулуун бүр нь хөөрхөн царайны алтан харьцаа гаргадаг. Ердөө л хамар амны харьцааг нэгийг харьцах 1618 байгаа эсхийг харцгаая. Зараг их яг л тийм харьцаатай байна. Шүдэн дээр бас амархан харж болно. Шүдэ харуул да. Баг зэрэг нэмсгэлээрэй. Үүдэн шүдэн хажуугийнхаа шүднээс 1618 дахин өргөн байна. Нөгөө тал нь ч бас адилхан байна. Тийм ээ. Энэ харьцаа сайхан царайн дээр дахин давтагдаж байгаа нь гайхалтай. Зарагийн царайн дээр ч гэсэн бас. Би дахин тэрний амыг хэмжиж. Уучлаарай. Дахин хэмжиж. Сайн байна. Би мэс засалж болохоор хурц эртэй зүйл хэрэглээ сурчихсан юм аа. Тийм болохоор тэрний амыг нүүртэй нь харьцуулахад амны өргөн нь шанааны доод хэсгээс 1618 дахин их байгааг та харна. Ямар ч тач энэ харьцаа дахин давцагцаар л байна. Зара бол маш гайхалтай жишээ юм. Тийм учраас тэр хөөрхий. Тэгэхээр Зарагийн нүүр алтан гортогт таарч байна. Алтан гортогны нэгийг харьцах 1618 харьцаа бүх хөөрхөн царайнд таардаг юм шиг санагдлаа. Стивен Маркворд математикийн онолоор ямар ч хөөрхөн царайг тайлбарлаж чадна. Хэрвээ та хамраа урдаас нь харуул гурвалжин хэлбэртэй байгаа. Хажуу талаас нь харахад бас л гурвалжин. Хөөрхөн царайнд гурвалжны хоёр тал нөгөө талаас 1618 дахин урт байдаг. Гурвалжингаас 5 өнцөгт үүсэж болно. Нүүрний хамгийн сэтгэл татам хэлбэр нь хамгийн хөөрхөн илэрхийлэл байдаг. Энэ бол энийх юм.
Та намайг инээхэд 5 өнцгийг олж харах болно. Тийм байна, харж байна ингээд. Тийм байна. Ингээд байна. Зөвхөн тийм. Стивен Маккорд 5 өнцгийг 1618 харьцаатай гурвалжинтай холбож баг хийжээ. Тэрээр хөөрхөн царайнууд тэрний энэ багтаа таарах ёстой гэж баталж байна. Кейт Моссос эхлэе. Кейт бусдасаа тийсээр харагддаг. Гэхдээ багийг тэрний нүүрэнд байрлуулж үзэхэд бараг таарч байгааг та харж байна. Сонирхолтой нь Кейтийн нүд илүү өргөн байгаа нь. Тэрний хөмсөг сайхан таарч байна. Уруул, хамар, шанаа үнэхээр сайхан. Ямар байх ёстой яг л тийм байна. Энэ зөвхөн эмэгтэй хүн дээр биш ээ. Бас эрэгтэй хүний нүүрэн дээр ч тааруулж болно. Том Крузих төгс таарч байна. Үнэн дээр Стивен энэ маска ямар ч царайлаг хүний нүүрэнд таарна гэж байгаа маа. Энд миний хүндэлдэг тайз дэлгэцийн одоо жүжигчин ирийн зураг байна. Тэрний нүүр яаж таарахыг харцгаая. Ямар царайлаг залуу вэ? Үн чинь Пол Ньюман байж тээ. Тийм ээ, Пол Ньюман байцраа. Энэ Джон Клейз Пол Ньюманаас ч дээр юм аа. Сонирхолтой нь тэр бага миний нүүрэнд огт таараагүй. Стивен надаас хүлцэлүүдсэн л дээ. Дэндүү шулуу юм хэрэглэх юм аа. Эрэгтэй хүний нүд энд байдаг юм. Эрэгтэй хүний нүд нарийнхан шүү дээ. Таны нүд энэ торноос нарийнхан байна. Уруул нэмгэн, таны уруул нэмгэн байгааг та харж байгаа биз? Харин хамар чинь яг энэ тор шиг нарийнхан. Үүндээ баг зэрэг богино байна. Ер нь л дажгүй юм аа. Стивен Маккорд энэ багийг бүтээгээд өвчнүүдийнхээ соггийг засах багаж хэрэгсэл болгон амжилттай ашиглажээ. Одоо Элизабет Харли. Тэр яг тань шиг маш царайлаг. Гэхдээ энийг харцгаая. Бөөх бараг нөхөө тавьчихсан юм шиг харагдаж байна. Хөмсг нь багнаас нь үл ялэг доош номон хэлбэртэй сайхан харагдаж байна. Тэрэнд бид хэлээрээ. Энийг тавьчихгүй. Бидний нууц явахлаа. Төгс хацар сайхан хамраа уруулын өргөн яг таарч байна. Уруул нь баг зэрэг доошоос нь сайхан харагдаж байна. Ирүү шанаа нь үнэхээр сайхан юм. Зүгээр л гайхалтай таарч байна. Тэгэхээр Элизабетийн нүүр гарцаагүй төгс юм. Миний бодлоор тэрний хамар нь баг зэрэг шонгтгор. Гэхдээ Джон, Элизабет чи биш ээ, өөр Элизабет. Тэгэхээр гоо сайхны тухай бидний хэлж чадах зүйл бүх талаараа үнэн. Одоо бид үзэгчийн нүдэн дээр гоо сайхны бүрдүүлж байгаа бүхнийг харах хэрэгтэй. Эсвэл хөөрхөн нүдэнд харагдах үзэгч байж болох юм. Нөгөө талаар тэр бүрдүүлэгч зүйлс нь газараас газарт, эрнээс эрэнд ялгарч байдаг. Тийм ээ хүмүүсээ. Бид загварын ертөнцид нэвтрэн орлоо. Арьсны өнгөний загварыг авч үзье л дээ. Европод хэдэн зууны туршид цонхийсэн цагаан царай маш дэгжин хэнцэлт тооцогдож байсан. Нэгдүгээр Элизабет хатан хаан аливуулах цагаан харагдахын тулд цагаан зос, цагаан цууны холимог хэрэглэдэг байсан гэжээ. Харамсалтай нь энэ нь муу тогтдог байсан бөгөөд хөлрөөд урсчдаг байжээ. Харин 400 жилийн дараа гэнт наранд борлсон царай дэлгэрсэн. Урд нь бол гадаа биеийн хүчний хөдөлмөр хийдэг хүмүүсийн нийтлэг шинж төрх байлаа. Харин одоо бол наранд борлсон царай нь амралтаараа наранд бие шарах аялалд явах боломжтой баян хүмүүсийн шинж юм. Их олон баримт бэлдээ. 50-аас 60-аад оны үед Холливуудад хийгдэж байсан кинонууд улс үндэстнүүдэд гайхалтай нөлөөлж байсан. Хүмүүст шаргал арьсан эрүүл сайхан санагдах болсон. Ингээд наранд борлсон арьс эрэлттэй боллоо. Одоо загварын хэм маягаас гарч эхэлсэн. Гэхдээ загвараас өөр ямар нэг юм байгаа болов? Доктор Рамачандран цагаан арьсыг илүүдсэн эрсдэлтэй биологийн тайлбар хийхээр зориглоод байгаа билээ. Ангаахын оюутан бүрт цус багдах өвчин, хүчил төрөгчийн дутагдлаас арьс хөхрөх өвчин, арьс шарлах өвчин зэрэг нь бор арьснаас илүү цайвар арьсан дээр амархан илэрдэг гэж заадаг. 20 футын цаанаас та цайвар арьсыг цус багдалтай эсхийг хэлж чадна. Учир нь тэр цав цагаан арьстай байна. Харин тэгэхээр бор арьс нь энэ оншийг далдаж таныг мэхлэнэ. Тэгэхээр нэг талдаа бор арьс нь таныг өдсөн үр арьсан харагддаг. Та тэрийг цус багдах өвчтэй эсхийг мэдэхгүй. Харин тэгэхэд цайвар арьс үннийг харуулна. Тэр эрүүл, ягаан бөгөөд тэр өдөлтийн шинжтэй урайлсан харагддаг.
Тэгэхээр цавцгаан арьс биологийн давуу талтай байж болох юм. Үсийг аваад үзье л дээ. Гялалдсан өдгөн үс залуунаас цог цолбоо эрүүл шинж тэмдэг байдаг. Гэхдээ үсний хэв загвар урдаас мэдхийн аргагүйгээр байн өөрчлөгддөг. Жишээ нь 1624 онд 13 дугаар Луис хаан үсний унжиг хэлэхэд хиймэл үс зүүдэг болсон. Тэрийг хаан байх үед Францын хааны ордон тэр чигээрэн шин загварыг нэн даруй дагдаг байлаа. Удалгүй хиймэл үс нь өргөн тархаж маш том хэмжээтэй болтоо хөгжиж зарим нь түрээсэлдэгч болжээ. Загварын шаардлага бидний биологийн хэцүү эрчим хүчийг дагах хүслийн хооронд бид залуухан эрүүл сарвал цог залтай харагдах хэрэгтэй. Бид бүгдээрээ л жилээс жилд гоо сайхнаа алдаж байдаг. Гэхдээ гоо сайхны тухай энэ бүх маргаан үнэхээр бодлогддог болов уу? Залуучуудын хувьд бол тэд үргэлж гоо сайхныг эрхэлдэг нь олон зүйл дээр харагддаг. Хүн залуу наснда сэтгэлийн сайхныг тоодгүй. Миний ээж үргэлж намайг сүмийн эмэгтэй охинтой сүү тавиулахыг оролддог байсан. Тэр охин төгөлдөр хуур их сайн тоглодог байсан. Тэр бол миний хамгийн сүүлд хийхийг хүссэн зүйлээ хувцас өөрөө ойдог байлаа гайхалтай байгааз. Тэр ном унших дуртай. Ээж гайхалтай би хүлээж чадахгүй нэ гэдэг байлаа. Би царайлаг охин хайж байсан. Бүжгийн хатаан болох хөөрхөн охин шүү дээ. Бусдын харцаг булаах хинэг шиг. Яг тийм. Би тэрийг ухаантай юу гүй юу гэдгийг хайхрахгүй. Би хөөрхөн царайнд татагддаг байсан. Залуус хөөрхөн царайнд татагддаг шүү дээ. Тэгэхээр залуу насны зүс царай үнэхээр чухал байдаг. Харин баг зэрэг насаа гахаар яадаг вэ? Бямб гаргийн үйлчлэгдэр та хосоо хайж байх үед царайлаг хэрнэн тэнэг эсвэл баг зэрэг өрвөсөн хоёрын аль нь ч биш. Даруухан сүрхийн нэгэн хөвжилдэг дуртай зарим нэг хөнгөмсөг яриатай залуус ирдэг. Тэгэхээр удаан хугацааны хамтрагчаа болоход ямар шаардлага тавих вэ? Миний хийсэн соёл боловсролын 37 судалгаанд зүс царай, биеийн гол сайхан 3-4 дугаарт орж байсан. Ирчүүд хосоо сонгохдоо ухаантай, ээлдэг, санал нийлэх, итгэлтэй хөөрхөн мөн бас эрүүл сарвал сэтгэлийн төвчээртэй нэгнийг эрэлхийлдэг. Тэд маш удаан хугацаанд хамтран амьдардаг тухай харуулсан онцгой шинжтэй урлагийн том бүтээл байдаг. Учир нь тэдэнд богино амьдрал гэж байдаггүй. Хонгор минь баярлалаа. Энэ их гоё юм. Ашгүй. Надад өгөхөөр юм байгаа юм. Баггүй. Тэрийг нууц амрагтаа авсан. Нууц амрага? Чамд байд юм уу? Чи надад хийцэж хэлж байгаагүй шүү дээ. Энэ чинь чухал биш л дээ. Би чамайг нууц амрагтай гэж мэдээгүй юм. Би 14 хоногт нэг удаа л уулздаг юм. Энд тийм чухал биш ээ. Зүгээр л секс хийх гэж. Зөвхөн сексийн төлөө. Хин тэр чинь би таних уу? Бүжигчин. Моррист бас нэг байгаа. Танай бизнесийн хамтрагч нууц амрагтай юм уу? Тэд нэг хамтлагийнхаа давс аваад өгөөч хөө. Би тэрийг чинь харж болох уу? Болдгоо яах вэ? Хэрвээ чи сонирхож байвал яагаад болохгүй гэж. Болохгүй нь юу ах вэ? Тэр аль нь юм бэ? Хэм бэ? Нууц амрагч нь. Тэр зүүн талаас 3 дахь бор арьстай. Тэгвэл аль нь Моррис их юм? Тэр сүүлийн цагаан хүүхэн. Манайх илүү юм аа. Би ч устай гэж бодож байна. Эрэгтэй хүн царайлаг байх шаардлагагүй. Харин хүн чанар зузаан төрөвчтэй байх хэрэгтэй гэдэг. Бид бүгдээрээ энийг мэднэ. Намхан ирчүүд гайхалтай сайхан эмэгтэйтэй гэрэлдэг. Тэд өөрсдийгөө огт таалагдаад гэж боддог. Тэгэхээр бид хөгшөрхөөрөө тийм ч их сайхан харагддаггүй. Би дахиад л энд байна. Элизабетэд хүрэхээр 5-6 инчийн өндөрт гараад байна. 5-8 гэж? Үнэн дээр бол тэрийг ийм эмзэг гэдгийг мэдсэн бол. Юу? Юу ч үшээ. Жон. Дараа бол яа. Тэгэхээр гоо сайхан биднийг жаргалтай болгодог юм бол яагаад бас хүмүүсийг өрөвдөлтэй болгох юм бол? Амаа татаж болохгүй юу? Хөөгшин сарьсан бавгаа хаа минь. Тэрний шиг царай асуудал үүсгэж байгаа. Учир нь тэрний шиг царай асуудал үүсгдэг гэдгийн учир нь хэрвээ бид өөрсдийн царайг харьцуулбал бидний сэтгэл гонсоож эхэлнэ. Хөөрхөн хүмүүс хүртэл заримдаа өөрсдөө харьцуулдаг юм.
Энд хаасайг бол царайлаг хүмүүсийн зургтай самбар байх юм. Хинч муухай биш юм аа. Хинч муухай биш. Хөөрхөн царай ховор байсан. Харин одоо бол хаасайгүй байгаа. Ямар ч нэмэргүй. Бидний өвгдөөс жижиг овгоор амьдарч байх үед ирчүүд тийм ч олон царайлаг эмэгтэйтэй учирч байгаагүй. Анхандаа царайлаг хостоо учрах боломж 12-ыг харьцах 24-ийн харьцаатай байсан. Үнэхээр царайлаг хүн нь маш цөөхөн байх байсан. Одоо бол бидний хүрээлжээ. Одоо бидний мянгаар хүрээлсэн. Зарим талаараа бол сая боломжийн царайлаг хамтрагч байна. Ирчүүдийн амлалт үүрэг хариуцлагыг юу бууруулсан бэ гэвэл тэд өөрсдийн жирийн хамтрагчаа шууд мэдэрч дараа нь модулүүдийг хардаг. Тэгээд хамтрагчаа хараад илүү сайхан хамтрагч байна гэж боддог юм. Хэрвээ таны аз таарч царайлаг хүмүүсийн тоонд орвол тэр нь сул талч байж болох юм. Жишээ нь хэрвээ бүх юм амархан болоод байвал өөрийнх нь царайг нэг их хайхархан болно. Намайг залуухан байхад аав маань Кандис хөөхөн хүүхнүүд жаргалтай байдгүй. Хөөхөн хүүхнүүд л амиа хорлдог гэдгийг чи мэднэ гэж надад хэлсэн юм. Тэгэхээр би үгүй байлгүй дээ. Хөөхөн болохгүй гэж найдаж байна. Яагаад гэвэл хөөхөн болвол үхлээл гэсэн үг юм байна гэсэн. Аав зүгээр л хамгийн багаар үнэндээ бол эмгэнэлтэй зүйлийг илэрхийлэхийг оролцсон юм билээ. Хэрвээ та 45-тай эсвэл 50-тай байсан бол маш хэцүү байх байсан. Тэгээд та надад хүн чанар алга. Би энэ талаар ямар нэг юм хийх хэрэгтэй байна гэж бодно. Нэгэн тийм хөгшөрсөн хойно хүн чанартай болохыг хэцүү шүү дээ. Яагаад гэвэл та хэн нэгнийг хайхад хүн чанарыг зээлж чадахгүй. Би хэрвээ хугархай хамаараа богино хөлтэй байсан бол илүү их авьяаслаг жүжигчин байх байсан гэж үргэлж боддог байлаа. Хэрвээ бид намхан тагдгараа байдрун байсан бол илүү сайн жүжиглэх арга барилтай байх байсан гэж боддог. Яг гэвэл би өөрөөсөө ичихгүй тул. Ичих. Хэрвээ танд ичих мэдрэмж төрвөл та дэндүү царайлаг харагдаж байж болох юм. Ямар тач энэ бол өчүүхэн ч гэсэн төлбөргүй бэлэг шүү дээ. Тийм л дээ. Хүмүүс намайг царайлаг гэхэд миний уур хүрдэг. Тань тэгээд ямар үг таалагддаг юм. Хичээнгүй юу? Ширүүн. Би үргэлж ширүүн төрөлтэй болохыг хүсдэг. Би таныг одоо телевизээр гаргах уу? Тэгээч тээ. Би энэ бүх асуудлыг шийдэж болох байх. Тэгсний дараа та айхтар сайн жүжигчин болж чадах байлгүй. Би зөвхөн энэ хэсгийг хассан нэвтрүүлэг үзэх байх та. Гараалд гэж хайр тэрнийг хартаа. Нэг удаа хэн нэг нь хүний гоо сайхан бол амжилтын гэрчилгээ гэж хэлж байсан. Гэхдээ энэ бол гэрчилгээ биш. Харин хугацаатай виз юм. Хэрвээ та гоо сайхнараа амьдралаа бүтээсэн бол тэрнийг алдаж эхлэх үед юу хийх вэ? Тэр үед та гоо сайхны хагалгааны тухай бодох уу? Үгүй шүү. Би доод зовхныхаа унжсан махыг ахуулсан. Нүүрнийхээ арсыг бүхэлдэн солиулсан. Хоёр хөхөө өргүүлсэн. Би арсаа мэдэрдэг. Би өөр бас зүйлийг хайж байгаа. Одоо надад өөрийн бүх шүд гэж байхгүй. Би бас хэсэг ус суулгуулсан. Үнэн дээр бол хэрвээ би 1500 онд амьдарч байсан бол одоо би яг ингэж харагдах байсан. Тийм болохоор би гоо сайхны хагалгаа хийлгсэн хүмүүсийг тоочихгүй. Гэхдээ би энэ тийм сайхан санаа биш баха гэсэн нэг шалтгаан сонссон. Энэ тухай Жорж Орвел хүн 40 гараад өөрийн нүүр царайны эзэн болдог гэж хэлдэг юм. Нөгөө талаар хүн залуу байхдаа сайхан муухайч бай ялгаагүй юм. Харин нас ахих тусам нүүр царай таны хэн болохыг харуулдаг. Таны нүүрэн дээр ийдэг, хөвгөлтэй, гунигтай, ууртай зэрэг дадсан нүүрний илэрхийллүүд аажмаар хэвшин гарч ирдэг. Тэгээ таныг ямар хүн гэдгийг бусдад хэлээд өгнө. Хүмүүс энийг гоо сайхантай өдлөх гэж ярьдаг юм. Тийм учраас хэрвээ та өдлөгтэй царайлаг сайхан байгавал энэ танд үнэгүй бэлэг биш юм. Учир нь таны нүүр царай бусдыг шагшин гайхшруулах, мөнхийн шин чанарууд болох хүч тамир, ээлдэг зөөлөн, үнэн шудраг, бэлэг цэгц, урам зориг, шогч зан, оюун ухаан, өрөв сэтгэлийг харуулдаг. Эдгээр нүүр царайнууд амжилтанд хүрсэн бол Элизабет Харли яах вэ? Мэдээж харахад маш сайхан. Гэхдээ тэрнийг буруутгах гээгүй л дээ. Би зүгээр л хүлээх хэрэгтэй. Сайхан амраарай. Элизабет. Сайхан амраарай. And next week